Үндэсний цэвэр усаар бол үйлчлдэг шүү дээ. Зарим газрууд нь өгд юм билээ. Зарим нь бол өгдөг юм билээ. Янз янз л өгд юм билээ ер нь бол. Тэгэхгүй яг удаа сонсч. Өөрсдөө тодорхойлж авдаг шүү дээ. Усаа. Буцалсан ус юм тийм л ус үстэй тий. Боломжтой. Зарим хуулийн зүйн залтууд амьдралд хэрэгждэггүй гэдгийг иргэд хэлж шүүмжилдэг. Тэгвэл согтууруулах хундааны эргэлтэнд хяналт тавих, архитын согтууруулахтай тэмцэх тухай хуульд 14-өөс 04 цагийн хооронд архи согтууруулах хундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчтэй үндэсний цэвэр усаар үйлчилнэ гэсэн хуулийн залт байдаг байна. Тэгвэл энэхүү хуулийн залт амьдралд хэрхэн хэрэгжиж байгаа асуудлыг бид энэ удаад хөндөж байна. За таны байгууллагын тухайд одоо үйлчлүүлэгч нартаа одоо үндэсний цэвэр усаар үйлчилдэг болов уу? Үндэсний цэвэр усаар бол үйлчлдэг шүү дээ. Энэ нэг ингээд заржаа цэвэр ус шүү дээ. Тэр чинь л арахгүй шүү дээ. Тэгээ зүгээр үйлчлдэг. Хүмүүстэй нэг цай аавна гэх юм бол өгдөг. Тэгээс л үйлчлдэг шүү дээ. Үндэсний цэвэр усаар үйлчлэнэ гэдэг хуулийн залт байдаг. Энэ хуулийн залтыг өөрөө мэдэх болов уу? Мэдхгүй анх удаа сонсч байна. 14-өөс 04 цагийн хооронд архи согтууруулах хундааны зүйлээр үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүд иргэдэд үндэсний цэвэр усаар үйлчилнэ гэсэн хуулийн залт байдаг. Энэ хуулийн залтыг өөрөө мэдэх болов уу? За миний хувьд бол мэднэ. Хуулийн хэрэгжлийг хэр хангаж ажиллаж байгаа вэ? Манай халуун үтэ бас угаасаа гаргадаг. Тэгээ хүмүүс ер нь бол хөвчлэн архи согтууруулах хундаа хэрэглэх үедээ халуун үтэ усыг асууж авдаг. Тэгээ манай халуун үтэ усаа шийдсэн болохоор хүмүүс тэр хөвчлэн өгж хуулиад багтгаа. Согтууруулах хундааны эргэлтэд хяналт тавих, архитын согтууруулалтаа тэмцэх тухай хуулийн 24-ийн 3-т энэ хуулийн 16-гийн 2-ын 2-т заасан тусгай зөвшөөрлийг эзэмшигч буюу 14 цагаас 04 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг тухай аж ахуйн нэгж байгууллагууд нь үйлчлүүлэгчтэй үндэсний усаар үн төлбөргүй үйлчлэнэ гэсэн юм заалт байдаг. Тэгэхээр өнөөдөр бол та охин ч гэсэн мэдж байгаа энэ хуулийн зүйл залтыг бол мэддэг аж ахуйн нэгж байгаа юу? Эсвэл ер нь бол хангалтгүй гэж хэлэхэд хэсдэггүй. За хаяа нэг найз нөхдөөгөө уулзах юм уу? Тэгээ баяр ёслолын үеэр юм үед үйлчлүүлдэг. Ер нь энэ үйлчлүүлж байгаа газрууд нь үндэсний цэвэр усаар ер нь үйлчилж гин үү? Зарим газрууд нь өгд юм билээ. Зарим нь бол өгдөг юм билээ. Янз янз л өгд юм билээ ер нь бол байгууллагууд. Тэрийг одоо л мэдчихээн да. Ер нь бол урд нь мэддэггүй байсан. Мэдхгүй яг удаа сонсч. Ер нь таны үйлчлүүлж ирсэн газруудаар ер нь үндэсний цэвэр усаар үнэгүй үйлчилж ирсэн газрууд байгаа болов уу? Байхгүй шүү, бүгд л зарж байгаа шүү дээ. Иргэдэд одоо архи согтууруулах хундааны зүйл худалдааж байгаа тохиолдолд үн төлбөргүй үндэсний усаар үйлчилнэ гэсэн хуулийн залт байд юм бэ. Та энэ хуулийн залтыг мэдэх үү? Мэдэхгүй юм байна. Үн төлбөргүй одоо үндэсний ус авч ирсэн тохиол байгаа болов уу? Байхгүй. Зүгээр өөрсдөө тодорхойлж авдаг шүү дээ. Усаа шаардлага гарах юм бол тэгж л явж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өнөөдөр цагдаагийн байгууллагаас хуулийн мөрдий гэдэг нэг цаар хэмжээг зохион байгуулад за аж ахуйн байгууллагуудад болон иргэдэд яг хуулийг тодорхой зүйл залтуудыг сурталчлах, хүргэх, тань мэдүүлэх зорилгоор явуулж байна. Согтууруулах хундааны зүйл худалдааж байгаа тохиолдолд үндэсний цэвэр усаар үнэгүй үйлчлэх хэрэг боломжтой болов уу? Боломжтой шүү дээ. Чи буцалсан ус ч юм уу тэгэл гэсэн үндэсний ус чи буцалсан ус юм тийм л ус үстэй тий. Боломжтой. Зэнээс эхлэн одоо энэ үндэсний усаар үнэгүй үйлчилж эхэлсэн болов. Ер нь бол байнга намайг анх орж ирэхэд л ер нь ингэж үйлчилдэг байсан. Тийм. Би одоо орж ирээд бас нэг 7-8 сар болж байна. Ер нь л хүмүүс цагаал ер нь байнга гэж асууж авдсан шүү дээ. Гэхдээ ихэвчлэн яг үнэгүй үйлчлэн гэдгийг нь сайн мэддэггүй хаа. Нөгөөд нэг хожирч байна уу, ийм ус байна уу, тийм ус байна уу гэд ихэвчлэн бас тийм хөдөлтааны уснууд авдаг гэх юм уу. Тийм. Иргэд бол энэ хуулийг нэг сайн мэддэггүй хаа гэж бодож байна. Тэгээд иргэдэг одоо согтууруулах хундаа хэрэглэе гэж уриалж байгаа биш. Харин нэгэнт одоо хэрэглэж байгаа бол зүй зохистой хэрэглээг бий болгох, за үйлчилж байгаа байгууллагууд хуулиар мөрдөж ажиллах гэм төрөг төслөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яг энэхүү зүйл залтуудыг ядаж биелүүлэх энэ одоо уриалгыг цагдаагийн байгууллагаас тавьж байгаамаа. Хуулиар мөрдөж